Ямар ч байсан 3-3 удаа санал хураалгасны эцэст бол ямар тач энэ ухаан худаг болон оптик гэрээнүүдийг хянан шалгах төр хороог болвол улсын хурал бол дэмжсэнгүй. Альва зүйлийг хянан шалгах бол нээлттэй. Ер нь маш сайн хянан шалгах хэрэгтэй. Энд хэд хэдэн асуудал үүсэж байгаа нь юу гэвэл улсын хурлын гишүүн оюун эрдэнэ өмнө ерөнхий сайдын ажлыг 5 жил хашихтаа одоо байгуулсан оптик гэрээнүүдийг өөрөө шалгана гэж юу вэ гэдэг ийм асуудал гарч байгаа. Энэ нь угаасаа хуулиар буюу одоо улсын хурлын тухай улсын хурлын хянан шалгалтын тухай хуулиар бүрэлдэхүүнд нь ямар гишүүн орж болохгүй вэ гэвэл ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд орж болохгүй гэж байгаа. Тэгэхээр оюун эрдэнэ гишүүн ерөнхий сайд байхдаа өөрөө байгуулсан асар олон тэр бум их найдын дүнтэй нүүрсний гэрээгээ өөрөө шалгах гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчил юм а гэж үзэж байгаа. Хуулиараа энэ нь өөрөө бас хориотой. Бүрэлдэхүүнд нь орж болохгүй. Одоо би та бүхэнд энэ хуулийн заалтын 33-ийн 4, 33-ийн 5 гээд энийг та бүхэн дараа шалгаад үзээрэй. Ийм нэг асуудал байгаа. За хоёрт улсын хурлын дарга амар баясгалан улсын хурлын даргын үүрэгт ажлыг хийж байхдаа ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг бол 25 оны 5 сард байгуулсан 210 тот ийм одоо захирамжаар байгуулсан байнамаа. Энэ нь бол яг нөгөө ухаан худгийг шалгах ажлын хэсэг. Тэгээ энийг мөнх тулаг гишүү ахлаад ингээд нэр бүхий гишүүд орцсон. Тэгээ энэ ажлын хэсэг нь бол ажилдаа ороод холбогдох материалуудаа бол татцсан. Одоо шинжээчид экспертүүдийн ажиллахыг хүлээж байгаа гэж байгаа. За тэгээд тэр шинжээч экспертүүдэд бол мэдээж тодорхой хэмжээний хөлс цалиныг өгж ажиллах ёстой. Тэгээд тэрэн дээрээ гацсан байдалтай байгаа гэсэн. Уг нь бол нөгөө алдарт хадны манга ухаан худагтай холбоотой материалуудыг цуглуулсан шалгахад бэлэн гэж байгаа. Тэгэхээр хоёрдугаар шалтгаан гэвэл энэ улсын хурал дээр болох энэ үйл ажиллагаа чинь давхардах нэ. Нэгэнт тэнд ажлын хэсэг гараад эхэлчихсэн байгаа юм бол дахиад энд төр хороо байгуулах шаардлага яг өнөөдөр тулгамдсан эсхийг бид нар гайхаж байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсэгтэйгээ нэгдээд оюун эрдэнэ гишүүн өөрөө тэр ажлын хэсэгт нь ороод ажиллахад бол бүрэн боломжтой. Бид хоёрын санаа зовж байгаа гол асуудал бол саяхан байгуулагдсан энэ харбины гэрээ 250 сая тонн нүүрсний тухай асуудал явагдаж байгаа тийм. За тэгээд энийг бол нийт яралтай хянаж шалгаж энэ үнэтэй холбоотой асуудал нь яагаад ийм хямдхан болж хуурваа гэдгийг л одоо бид нар тогтоох гэдэг юм. Тэгээ энэ дээр хамгийн гол санаа зовж байгаа зүйл юу вэ гэвэл та бүхэн мэдж байгаа хэвлэлээр маш их явсан. Энэ 24 оны 2 сард Эрдэнэс таван толгой компани Бэт Ганбат гэдэг хүн тухайн үеийн засгийн газрын хэрэгжлэх газрын дарга амар баясгаланд хандаж энэ одоо харбины гэж бидний ярьж байгаа гэрээний одоо нүүрс судалдагтай холбоотой асуудал ямар төвшөнд явж байгааг тайлгнасан байгаа юм. За энэ тайлан дотор ийм одоо заалт байгаад байгаа юм л да. Би энийг нөгөө онлайнаар ингэж татсан учраас энэ жоох ийм гарчиж. Ингэж нүүрсний үнийг биржийн арилжааны жигнэсэн дундаж үнээр тогтоох саналыг China Energy Group компани хүлээн зөвшөөрөөд байна гэж. Өөрөөр хэлбэл биржийн үнийг China Energy компани хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэхдээ айлын тал бол энэ үннээсээ 5%-ийг л хөнгөлөөч гэж санал тавьж байгаа гэж байгаа шүү дээ. Маш тодорхой. Тэгээд ийм одоо гэрээ хэлцэл явагдчихсэн атал яагаад 50 ч юм уу $57 болчихвоо гэдэг асуудлыг бид тавиад байгаа шүү дээ. За өөрөөр хэлбэл өнөөдөр нүүрсний үн биржээр хэдээр зарагдаж байгаа? $120 орчим гэж би сая сонслоо. $120-оос за айлын талд мэдээж бид нар бас тий хөнгөлт үзүүлэх нь зүй ёсны асуудал. Ягдгүй л энэ чинь урт хугацааны гэрээ 5% хөнгөлт үзүүлэхэд л өнөөдөр $6 хасагдаад хэд вэ? $114-оор бид нар яах нь вэ? 1 тонн нүүрсээ зарах боломж байсан байна. Энэ гэрээгээр энэ одоо хилцээрээр. Гэтэл яаж яваад тэ өнөөдөр энэ $114-оор зарах боломжтой байсан энэ хилцэл $50 ч юм уу $57 болж хувирваа гэдгийг бид нар шалгаж тогтоож боломжтой бол одоо айлын талтай бүгд найрамд татварт улсын тий China Energy компанитай дахиж шинээр гэрээ хэлцлийг эхлүүлж Монгол улсын эрх ашигын төлөө Монгол улсын эдийн засгийн одоо аюулгүй байдлын төлөө ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад хувь нэмэр оруулах үс энэ том гэрээний дүнд өөрчлөлт оруулахын төлөө явах ёстой.
$50 биш $60, $70. За бирж үнэ тэ $120 бай гэхэд $80 яагаад зарж болохгүй. Тэгээ $50 зүг рүү гарахад л сая манай Ганбат гишүүн хэлсэн. $10 тэрбум буюу 36 их найд төгрөгийн асуудал. Гэтэл бид нар өнөөдөр 40-50 хоног эмчнэр багш нараа гадаа одоо ингээд чагсаалт цуглаан хийлгээд байж байна. Ирээдүйд энэ эмч багш нарын цалин хүссэн хэмжээндээ амьдрах боломжтой тийм дүн рүү орох боломжийг энэ маш том гэрээ бол хангах юм аа. Хамгийн гол нь. Тэгэхээр энэ нэгэнт дүнгиж хэрэгжиж эхэлж байгаа тул нийт яралта энэ гэрээндээ боломж нь гарвал хянаж чалгасны үндсэн дээр өөрчлөлт оруулахыг бол бид нар засгийн газарт шаардах болно. Тэгжээж Монгол улсын иргэдийн эрх ашиг нэмэгдэн нөгөө үндсэн хуулийн заасан газрын доорх баялаг бол олон нийтийн иргэдийн өмч гэдэг тэр жинхэнэ утгаараа хэрэгжинэ. За тэгээ одоо бит хоёр бол нэг зүйлийг санаа зовж байна. Одоо айгүй бол за нөгөө Баярмаа Ганбатнаар ухаан удгийг шалгах гэсэн чинь эсэргүүцэд унлаа гин. Би бол бүр мэдчихээн. Тэгээ би хариуцлагатай хэлье. Оюун эрдэнэ ерөнхий сайд асаа. Түүний багийнхаа бит хоёрын хувьд бол ухаан удаг гэдэг компанитай ямар ч холбоо харилцаа юу ч байхгүй. Тэр MCS гэдэг компанид бүр нэг ширхэгч одоо ямар нэгэн одоо юу гэж хэлбэ би бүр мэдэхгүй байна. Ямар ч харилцаа холбоо тэдний эрх ашигыг илэрхийлэх сонирхол өчүүхэн төдийч байхгүй. Тэр компанид бит хоёр хизээч ажиллаж байгаагүй. Миний хувьд бол намайг их холбодог ямар ч холбоо байхгүй. Холбоо байдаг бол тагнуул цагдаагаараа шалгаад тогтоогоод намайг одоо хэрэг тат. Тэр энийг би зориуд хэлж байгаа. Одоо эндээс ахуулаад балбаад эхэлнэ. Ойлгож байна. Ухаан удгийн нөгөө хадны мангааг шалгах гэсэн чинь нөгөө Баярмаа саад боллоод гэх байх л та. Тэр тийм биш ээ. Бид хоёр бол эхлээд энийг санаачлаад явж ирснийг та бүхэн санаж байгаа бох. 9 сард дөнгөж санаачлал гаргаад чуулга эхлэнгүүд. Тийм ч учраас бид хоёр бол энийг булаалгачлаа гэж айлсан. За тэгээ азар яг өнөөдөр 3 удаа санал бас хууль усаар хурааж штэ. Нэгсэндээ дэмжигдэхгүйгээд яваад байхад дахин хураасаар атал дэмжсэнгүй. Тэгээ одоо цаашд бол яахыг нь бол мэдэхгүй байна. Бас нэг улсын хурлын одоо хэн шалгалтын хуультай холбоотой асуудал байгаа юм шиг байлээ. Одоо бит хоёрын төр хороог ажилуулад нийгмийн яралтай энэ гэрээнд өөрчлөлт оруулахын төлөө энэ Монгол улсын их хурл явах юм уу? Нөгөө л нэг хадны мангаа тэр компанитайгаа зууралдах юм уу? Тэр компанитайгаа зууралд би бүр хэлээд байгаа шүү дээ. Тэр ухаан удаг чинь буруу зүрх юм хийсэн бол өтөр түргэн хариуцлага тооц. Тэр бүхэл өөрөө 5 жил ерөнхий сайд хийхдээ яагаад тооцоогүй үдээ хүрсэн юм? 7 хоног болгоо уулзаа сууж байхдаа яагаад энэ асуудлаа шийдээгүй юм гэж би бол хариуцлага нэгж байгаа ерөнхий сайд аснаас. За ийм байна. Тэгэхээр бит хоёрын төр хороо бол одоо ингээд боломж нь гараад ажил нь эхлэх байх гэж найдаж байна. Гэхдээ сая бас мэдээлэл авсан чинь 3 удаа санал хураагаад гурвууланд нь дэмжигдэхгүй болохоор бит хоёр гараад явсны ард дээр Монгол Ардын намынхан тэр техник төхөөрөмж бол алдаатай байна гэсэн асуудал ярьсан байна. Зарим нэгэн гишүүд татгалцаар атал бишээ дэмжсээр атал татгалцснаар орчлоо. Тийм учраас дахин санал хураа гэж санал тавьсны шалгахад тэр хоёр нэр бүхий гишүүд дэмжснээр орсон байлээ. Тэгээ ингийн одоо худал үнийн ярим байж энэ одоо төр хороог болиулах гэдэг бол бид маш их гайхаж байна. Ард түмний эрх ашигын эсрэг байгаад байгаа юм уу? Яаралтай энэ үн мөнөө нэмүүлэх асуудал руу орохгүй юм уу? 250 сая тонн штэ. Нэг чуулганы бүрэн эрхийн хугацаанд 2-оос дээш төр хороо байгуулж болохгүй гэж заасан. 2-оос эхнийх нь болохоор Батнайрамл гишүүний оюутлоготой холбоотой төр хороо байгуулагдсан. Тэгээ хоёр дахь буюу ганцхан квот үлдсэн байсан юм. Тэрийг бол мэдээж улсын хурлын гишүүд бүгд мэдчихсэн. Тэгээд бит хоёр тэр квотон дээр нь энэ харбины гэрээг хянан шалгах төр хороогоо байгуулах гэж явж байхад тэр одоо квотыг л урьдчилаад авчиж байгаа юм л да нэгсэндөө. Нэгтгэх боломж байхгүй л дээ. Одоо бит хоёрын ч юм уу саяхан байгуулсан энэ 3 сард байгуулсан харбины гэрээ. Оюун эрдэнэ ерөнхий сайдын шалгах гэдэг ч юм бол өөрийнхөө ерөнхий сайд байх хийж байгаа үедээ байгуулсан офтек гэрээнүүдээ шалгах гэдэг шүү дээ. Ухаан удгийг оруулаад. За тэгэнгүүт энэ дээр бүр гайхаад байгаа. Өөрийнхөө байгуулсан тэр бодит өгсөн хичнээн гэрээ үлээ. Бараг 39 гэрээний 31-ийг нь бод гэдэг компанид өгсөн байлээ шүү дээ. Тэгээ тэрийг ингээ өөрөө шалгана гэдэг чи одоо ёс суртахууны хувьд ч зохимжгүй, хуулиараа ч гэсэн аж сонирхлын зөрчилтэй гэж үзэх юм бол хуулиараа хориотой. Бүрэлдэхүүнд нь ч байж болохгүй. Тэгэхээр нэг юмтай зөвлөж хэлвэл өөрөө ингээ төрүүлсэн хүүхдээ одоо минийх мөн биш эсхийн шалгах гад ийш тийшээ явуулаад дэдэггүй үсттэй хүн чинь. Тэрэн шиг одоо өөрийнхөө байгуулсан офтек гэрээг
өөрөө одоо яана гэж ингэж шалгах гэдэг. Тэрийг нь ойлгохгүй. Гэхдээ шалгаж болно. Тэр бол нээлттэй. Гагцгүй аль асуудал нь нин яралтай юм бэ? Тэрийг эхлээд шалгах боломжийг яагаад хаагаад таслаад байгаа юм бэ? Тэгээ өнөөдөр энэ авирлж байгаагаар те нэг удаа хураалаа, хоёр удаа хураалаа, гурван удаа хураалаа. Тэгээ гурван удаа хураасны эцэстээр дахиад хүчингүй болгочлоо гэж сонслоо. Тэгвэл энэ улсын хурал юу н байх хэрэгтэй мүү? Нэгэнт батлагдсан энэ одоо тогтоолоо тэ нэгэн дэмжсэн, нэгэн дэмжээгүйгээ дэмжээгүй нь олох болоод байхад заавалжгүй энийг дэмжүүлэх гээд байгаа нь ямар ашиг сонирхол байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл бит хоёрын тэр харьбины хилцээрийг л хянан шалгах ажиллагааг л хойшлуулах гэдэг гэж харж байгаа. Америкийн нэгдсэн улс өнөөдөр дэлхийн номер 1 эдийн засаг. Тэгээ Америкийн нэгдсэн улсын суур бүтэц юу гэвэл корпорацууд, компаниуд гэдэг. Энэ улс бол өөрийнхөө корпорац, компаниуд дээр одоо суурилж хөгжсөн ийм түүхтэй улс. Тийм ч учраас өнөөдөр тэр корпорац компаниудынхаа ачаар дэлхийд номер 1 эдийн засаг болчихсон, дэлхийд тэргүүлэх гүрэн болчихсон явж байгаа маа. Тэгэхээр бид нар бол энэ компаниуд татвар төлж байгаа. Тэр татварыг нь буцаагаад бид нар энэ эмч багш нарт өгöd байгаа шүү дээ. Харамсалтай дундаас нь төрийн алба гэдэг маш том данхгар дарга нарын албыг бий болгоод тэр татвар төлөгчдийн мөнгнөөс ингээ аваад байгаадаа бас асуудал биш шүү дээ. Гэтэл зайлшгүй байх ёстой оронтоо тэр эмч багш нар тэгээ байх ёстой оронтоогоо байлгаад байх шаардлагагүй нэг эмнэлэгт 3 дэд дарга болиулах хэрэгтэй. Дарга ангиасаа салах юм бол тэр татвар төлж байгаа мөнгө нь тэр эмч багш нар руу илүү ихээр очих юм аа. Тэгэхээр корпорац компаниудаа үзэн ядах юм бол бид нар бүрэлдэх татваргүй болно л гэсэн үг. Улмаар эмч багш нарт очих цалингүй болно л гэсэн.